Сонин нийтлэлийн дэлгэрүүлэх хувиргал. Хичээлийн маань зорилго сонин нийтлэлийг төрөл бүрээр хувиргаж санааг дэлгэрүүлэх. Дэлгэрүүлэх хувиргал гэж юу вэ? Тэр дундаа бид өнөөдөр эхийг дэлгэрүүлэх хувиргалыг үзэхнэ. Үг өгүүлбэр зохицолбор бүрийн утга санааг тодтогч өргөжүүлэн ярьж бичихийг эхийн дэлгэрүүлэх хувиргал гэнэ. Сонин нийтлэлийн эхэд дэлгэрүүлэх хувиргал хийх 4 арга байдаг. Нэгт нь баримт мэдээлэлээр дэлгэрүүлэх, хоёрт нь тайлбар тодруулга оруулах, гуравт нь сэдвтэй холбоотой эсрэг санаагаар дэлгэрүүлэх, дөрөвт нь сэдвийг хоёр талаас нь харьцуулан дэлгэрүүлэх гэх мэт 4 арга байдаг бахна. За энэ их дээр хэдүүлээ ярилцъя. Ходоод эзэнсэн хор. Дэлхийд дахин төдийгүй бидний өдөр тутмын амьдралд аюулын харант илтээд байгаа зүйл юу болохыг эргцүүлэх цаг болжээ. Бидний амаар юу орж байгаагаас шалтгаалаад бид оршихуу, эс оршихуу гэдэг асуудал тулгараад одоогийн байдлаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэслэлүүд бэлэн гомын эзнээс болж ходоодон цорсон өсвөр насны 3 хүүхэд хүл амьдралын цаг дээр байна. Үүнийг хэрхэн дэлгэрүүлсэн бэ нэ? За энд дэлхийд дахин төдийгүй өдөр тутмын амьдралд аюулын харант илтээд байгаас бидний эргцүүлэх цаг болсон. Бидний амар юу орж байгаас цагдаад оршихуй эс оршихуйг тулгараад байна гэснээр жишээ нь өдөр бүр бэлэн гомын иддгээс нь 50% нь нас орсон тухай мэдээллийн нийтэр цагдагдж байна. Үүнээс гадна Монгол Улсын боловсролын сургуулийн оюутан К-гч нь өдөр бүр бэлэн гомын иддгээс нь сольж биеэр нь улаан юм турж харшил гарсан. Ингээд эмчит үзүүлээд бэлэн гомынгийн хорцсноо мэдсэн. Тэрээр өдөр бүр бэлэн гомын иддэг байсан. Улмаар бэлэн гомынгийн харшийн дархлаа биед нь тогтчихсон учраас ходоодны шархлаатай болсон. Мөн одоогийн байдлаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бэлэн гомын эцэс болж ходоодон зорсон өсвөр насны 3 хүүхэд үхэл амьдралын заг дээр байна гэж. За дээрх хоёр ихээс ажиглах юм бол харьцуулаад харвал мэдээлэлээр дэлгэрүүлэх аргыг ашигласан байна. За тэгэхээр энэ цэнхэр өнгөөр багш нь бичсэн байгаа хэсэг бол баримт мэдээлэлээр дэлгэрүүлсэн байна. За 50 оюутан нас орсон юм байна. Мобилийн К-гч нөгөө бэлэн гомын идээд ингээд харшил гарсан юм байна. Ходоодны шархлаа тэгээ болсон юм байна гэх мэтээр гэж баримт дээр дэлгэрүүлж бас сонин нийтлэлийг дэлгэрүүлж олно. Дараагийнх нь өнөөдөр нэгэн иргэн цахим хуудастай кадфорог бүгд хүүхдүүдтэй өгдөг. Гэтэл энэ Солонгос болон бусад орнд зарагддаггүй. Зүрхэнд аюултай цус харуулт болох орцтой бүтээгдэхүүн гэх мэдээллийг оруулжээ. Энэ талаар хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмэг судлалын эмч Түмэн Дэмбэрэл тодруулах тайлбарыг өгсөн байна. Өнөөдөр нэгэн цахим хуудаснаа кадфорог бүгд хүүхдүүдэд өгдөг. За энэ Солонгос зарагддаггүй ингээд цус харуулт үүсгэх орцтой бүтээгдэхүүн. За энэ талаар Түмэн Дэмбэрэлээс тодруулахад Монгол улс заргаж байгаа эмийн бүтээгдэхүүн бүгд зөвлөлийн комиссаар орж комиссын шийдвэрийн дагуу Монгол улс зардаг гэх тайлбарыг өгчээ. За энэ хоёрыг ажиглах юм бол тэгвэл тайлбар тодруулах оруулах одоо аргаар энэ сонин нийтлэлийг дэлгэрүүлэх хувиргал хийсэн гэсэн. За түрүүн баримт мэдээлэл оруулсан байсан бол энэ дэр тайлбар тодруулга оруулсан байна. За Түмэн Дэмбэрлэгөө тодруулга хийсэн байна. Тэгвэл ямар тодруулга хийсэн бэ гэдгийг энд тайлбарыг оруулсан байна гэсэн. За дэлгэрүүлэх хувиргал хийхэд анхаарах зүйлсийг гэхээр сонин нийтлэлийг найруулгын төрлөөр нь ялгах, таних, за сонин нийтлэлийг дэлгэрүүлэх аргуудад аль тохирохын сонгох гэсэн зүйлүүдийг бид анхаарах ёстой. За Монгол гайхамшиг гэдэг энэ мэдээг бүгдээрээ за дэлгэрүүлэх хувиргал хий. За тэр урд нь бид нэр 4 аргаар дэлгэрүүлж болж байсан. Тэгвэл энэ 4 аргыг ашиглаад эдгээрийг дэлгэрүүлэх хувиргал гэртээ хийгээд төвдүүдээ за тэгэнгүүтээ энэ хичээлийнхаа доор эд хийгээд багш руугаа илгээгээд байгаарэ. За даалгавраа бид нэр тэгвэл энэ А синхрон хичээлийн бичлэгийнхаа доор эргүүлээд эд хийгээд илгээнэ гэсэн. Ингээд өнөөдрийнхөө хичээлийг үзсэн идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа.